Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12-ийн 1-т Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний их хэл мөн хэмээн баталсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн 24-р зүйлд тусгасанчлан сонсголгүй хүүхдүүд дохионы хэл дээр боловсрал эзэмшиж хөгжих эрхтэй гэсэн байдаг. Сонсголгүй хүүхдийн талаарх цувралыг тодорхой болгоё. 192 дохионы хэл нь сонсголгүй хүүхдийн их хэл сурах чадварт нь саад болдог гэдг нь худлаа. Дохионы хэлний суурь нь сонсголгүй хүүхдийг унших, бичих чадварт сургана. Сонсголтой хүүхэд аман ярианы хэлээр хэлд орж ярьж эхэлдэг. Сонорын эрхтнэрээ дамжуулан их хэлээр альвааг хурдан сурч мэдлэгийн цар хүрээгээ тэлэн хоёр дахь хэл болох бичгийн монгол хэлээр суралцсан хөгжих боломжтой байдаг шүү дээ. Сонсголтой хүүхдийг их хэлээ сурахад нь нийгмийн зүгээс бүрэн дэмждэг атал сонсголгүй хүний их хэлийг нь ч гэсэн дэмжих ёстой байтал яагаад дохионы хэлийг үгүйсгдэг юм бол сонсголгүй хүүхдийг дохионы хэлээр яриулахгүй байгаагаас үүдэж бичгийн хэлээр өөрийгөө илэрхийлэх чадваргүйгээс болж өөрийгөө нээлттэй илэрхийлэхгүй байхад хүргэдэг. Түүнчлэн эзэмшсэн боловсралчгүй хэл ярианы хөгжлийн хоцрогдолд ордог. Сонсголгүй хүүхэд дохионы хэлээр бус аман ярианы хэлээр ярьж сурсан гих бодиттой тохиолдол хаанч үгүй. Хичнээн аман ярианы хэлд сураад ч цэвэрхэн ярьж дуудаж чадахгүй. Хэл ярианы хөгжлийн хоцрогдолд орж байгаа нь ийм байж болохгүй. Сонсголгүй хүн өөрийн их хэлээр альвааг сурч харааны хүртгүүгээр их хэлний мэдлэгээ дээшлүүлснээр бичгийн хэлийг өөрийн их хэлтэйгээ хослуулан мэдлэг хөрөмтлүүлэн сурч боловсрох боломжтой. Бусдаас хоцорлоггүйгээр харин ч ижил төвшөнд суралцах юм а. 191 дохионы хэл бол бие даасан хэл биш гэдг нь худлаа. Дохионы хэл бол өөрийн гэсэн дүрм өгүүлбэр зүйн бүтэцтэй бие даасан хэл юм. Сонсголтой хүмүүс аман хэлээр ярихдаа дуу хоолойны өнгө, ярианы хэм маяг, авиа дуудлага, чанга сул ярих гэх мэт хэл зүйн дүрмийн ойлголт байдаг. Хэн нэгний ярьж буй зүйлийг сонорын эрхнэрээ хүлээн авч сэтгэлийн хөдөлгөөнд автдаг бол сонсголгүй хүн дохионы хэлээр илэрхийлж буй илэрхийллийг хараагаараа хүртэн сэтгэл нь хөдөлдөг юм. Дохионы хэлний илэрхийлэлд дүрм багтсан байгаагийн шинж мөн. Учир нь дүрмийн хувьд аав гэж дохихдоо ингэж илэрхийлэх ёстой байтал ингэж төв царай гарган илэрхийлэх нь дохионы хэлний дүрм ер агуулгадаагүй болно гэсэн үг. Олон нийт дохионы хэлэнд маш цөөхөн дохио бий гэж хардаг. Дохионы хэлэнд өөрийн гэсэн бүхэл бүтэн дүрм бий. 193 дохионы хэл нь сонсголгүй хүүхдийн ярианы чадварт сүргээр нөлөөлнө гэдг нь худлаа. Яг үнэндээ бага насндаа дохионы хэлийг сурснаар ярьж сурахад тусалдаг. Хурууны үсэг гэж юу болохыг та бүхэнд тайлбарлая. Хурууны үсгээр илэрхийлж ярьж байгааг харцгаад эн чинь сонсголгүй хүмүүс хоорондоо ярьдаг дохионы хэл байна шүү дээ гэж боддог хүмүүс нийтлэг байдаг. Гэтэл яг үнэн хэрэгтээ тийм биш юм. Монгол хэлэнд байдаг цагаан толгой үсгийг ярьж бичихдээ үг болгон бүтээж өгүүлбэр болгон ашигладаг шүү дээ. Яг л үүнтэй адил хурууны үсгийг дохионы хэл гэж тодорхойлохгүй юм. Дохионы хэл нь үгэн бус илэрхийлэл тодорхой дүрслэлээр илэрхийлэгдэж байж сонсголгүй хүнд тодорхой ойлгогддог, харилцаад ашиглагдах бие даасан хэл юм. Тэгвэл хурууны үсэг яг юунд ашиглагддаг юм бэ? Цагаан толгойн хурууны үсгийг илэрхийлэхээс гадна өөрийн нэр, ямарваа нэгэн нэр томьёо, гадаад үг хэллэгийг илэрхийлэхэд ашигладаг гэсэн үг юм. 194 эцэг эхчүүд хүүхүүдэд дохионы хэл зааж өгөхийн тулд өөрөө дохионы хэлээр чөлөөтэй харилцдаг байх ёстой гэдг нь худлаа. Эцэг эхчүүд өөрсдийн сонсголгүй хүүхэдтэйгээ хамт дохионы хэлийг суралцаж чадна. Бичгийн хэл нь сонсголгүй ба сонсголтой хүнд ялгаагүй адилхан хэрэглэгдэх монгол хэлний бичгийн хэл юм. Төрлөх хэлний хувьд л аман ярианы хэл болон дохионы хэл гэх ялгаа байгаа юм. 195 дохионы хэл бол зөвхөн сонсголгүй хүмүүст зориулагдсан гэдг нь худлаа.
Дохооны хэлийг хэн бүхэн суралцах боломжтой. Нэмж хэлэхэд та шинэ хэл сурч дохооны хэлээр ярьдаг бусад сая хүмүүстэй өөрийн ертөнцийг нээгээрэй. Бас олон улсын бүх сонсголгүй хүмүүс дохооны хэлийг хэрэглэдэг. Япон, Америк, Хятад гэх мэт гадаад улс орнуудад дохооны хэлний хэрэглийг дэмждэг. Улс орон бүр сонсголгүй хүмүүсийн нийгмийн бүлгийн нийтлэг байдлыг ялгаагүй дэмждэг нь үнэн. Харин дохооны хэлний хувьд бүгд өөр юм. Hello. 안녕하세요. сайн байна уу? Здравствуйте. Хэмээн дохоогоор мэдлэхэд хүртэл улс орон бүрийн соёлын өөрийн гэсэн онцлогтой байдаг. Сонсголтой хүн сонсголгүй хүнтэй харилцаа холбоог бий болгоход хамгийн чухал нь дохооны хэлний орчуулагч, хэлмэрч оролцуулах юм. Энэ л бидний нийгмийн харилцаанд оролцож буй явдал мөн.